сайн байцгаана уу? Junk Talks подкастын маань дараагийн дугаар ороход бэлэн болсон байна. За тэгээд яг ч бэлэн гэж хэлэхэд бас асуудалтай гэхгүй. Одоо юу юм чи өнөөдөр зүгээр бэлдэж ирэх ёстойсэн ч гэсэн бэлдээгүй ирснээс болоод ер нь шууд явахаар болчлоо л доо. Гэтэ өнөөдөртөө батагаад хийчмээр байгаа болохоор ерөөдөө подкастаа тэгээ бичээд хийчиhdөө гэж ер нь бодлоо. За та бүхний ажил амьдрал те эрүүл мэнд сайн сайхан уу, сэтгэл санааны байдал. Миний хувьд хоёрт сэтгэл санааны хувьд аягүй өчигдрөөс арай гаг болсон. Тэгээд юу мэрчи сэтгэл зүйчтэй уулзаад айгүй юм гоё байсан нэг тийм миний дутагдчихсан юмыг гаргаад ирсэн ч юм шиг надад санагдаад тэгээд юу ч гэсэн сэтгэл санааны хувьд бол өчигдрөөс арай гайгүй тэрнээс өмнөх үед бол юм жоох юм бараан байсан юм дөө. Тэгээд сэтгэл зүйн байдлаас шалтгаалаад бас зүүд бас айгүй ингээд хүнд ингээд бас өөрчлөгддөг юм шиг санагдсан. Тэгэл айгүй юм хар дарах ч юм уу те эсвэл унтаж чадахгүй байх ч юм уу шүн унтж байгаа сэрэх ч юм уу нэг тиймэрхүү асуудлууд гардаг юм шиг санагдсан. За тэгэхээр би ч одоо ингээ шинэ ажил гэхээр одоо 4 дахь сар руу орж ийн. Ер нь энэ ростертай маань хамт ингээ 4 дахь сар маань дуусж байгаа. Тэгээд одоо ингээд эргүүлээ харахад одоо л нэг юмнуудаа багсаагаар ойлгоод тэг хүмүүстэйгээ гайгүй ажил хамтран ажиллагчтайгаа гайгүй юм ойлголцоод тэг татансаад хөнгөн хөгжилтэй ярианууд хийгээд тэр нь ингээд айгүй гоё байгаа. Тэгээд гоё халамжлуулаад одоо л нэг арайгаагүй уучруулж байгаа юм шиг санагдсан. Тэгээд тэрнээс өмнөх үеүүдэд бас ингээд айгүй ихэндээ надад юм ганцаардмал тийм гонхтой тэгэл өөрийгөө айгүй ингээд юу мэрч юм болоогүй тэг би юу ч биш юм байна ч юм би ямар муу юм бэ би яагаад тийм юм ч мэдтгүн болоо ч юм уу тэг ингээд цаанаас л нэг тийм амар хэцүү байгаадс аахгүй юу. Тэгэл яхаа мэдтгүү уйлж муулаад тэл зөөр тэрний юм зөөр өөрийнхөө бодлоос олж л өөрийгөө уйлуулчих байгаа байхгүй. Тэгэл одоо ингээ харангуут бас одоо л ингээд гоё юмнууд болж эхлээд байгааг анзаархад ямар нэгэн зүйл бас цаг хугацаа зайлшгүй одоо хэрэгтэй байт юм байна гэдгийг нүгээрээ ухаарч ин л та. Тэгээд цаг хугацаа өнгөрөхөөр ингээд бүх зүйлс тодорхой ойлгомжтой ч юм уу тий болно. Хүмүүстэй гайгүй найзлан нөхөрлөн татансан тий тиймэрхүү байдлаар хит яарлгүй бас тодорхой хэмжээний бас бид нэр өөрсдөндөө цаг хугацааг хангалттай өгөөд сэтгэл санаагаа тайван байлгах явуулаас айгүй зүгээр санагдсан. Тэгээ би энийг зүгээр сүүл энэ ажилдаа орсноос хойш л ер нь мэдэрлээ л дээ. За тэгээд надад ч сайн сайхан гэвэл сая амралтаараа ер нь сургалтанд суугаад тэгээд найзынхаа боёо апагийн хүүхдийн нэг насны өдөр очиж хамт тэмдэглэсэн. Тэгээд бас биндэгийнхаа байрны найран дээр очисон. Тэгэл ингээд найзуудынхаа гоё мөчөдөд хамт байгаад бас айгүй баярлсан. Нэг бодлын одоо ингээд нас ер нь нэмэх 25 болчоор одоо юу мэрчээ амьдрал шал өөр төвшөнд очтой юм шиг санагдсан. Бидний ингээд ярьж байгаа зүйл, уулзаад хамт хийж байгаа зүйл мэж юм тий. Нэг тийм одоо 10 жил оюутан байх үеийг бодвол хамаагүй өөр. Ингээд би бинийхээ цаг завыг айгүй хүндэтгсэн, үзэл бодлыг айгүй ингээ хүндэтгсэн ч гэх юм уу. Би айгүй өөр болтой юм шиг санагцсан. Тэгээ нөгөө талаараас айгүй хөвгшөртэй юм шиг санагцсан. За тэгээд би сая сүгэлд Sony-ийн 30 жилийн болоод тэгээд тэр тоглолтын
үнэхээр зорж үтсэн юм аа. Би тэгээ сүүлд хизээ тоглолт үзлээ гэж бодсон чи өмнө жил нэг 100 бас айгүй олон хамтлагуудтай, амьд хөгжим хамтлагуудтай студионд нэг тоглолт хийсэн байхгүй. Тэрнээс хойш ерөөс тоглолт үзэхгүй байж байгаа. Сая үзсэн. Ер нь тоглолтыг үзэхээ болцсон билий. Тэгээд сая явсан чинь бас айгүй гоё байсан. Индратанд яваад. Тэгээ гэтээ нэг бодлын бас айгүй ядархаар байсан. Тэгээд би чинь 6-гийн очоод тэгээд орой тэр чинь нэг өнгөрөөгд дууссан юм аа. Тэгэл гэртээ орж итэл 2 болж исэн байхгүй. Тэгэл ер нь бол бараг л ийм цогсоогоор одоо ингээд 8 цаг тэгээд 7-8 цаг байна гэдэг бол бас үнэхээр ядраад юм байлээ. Тэгээд энэ зам бас плейтайм явчмаарч юм шиг санагдсан чи ер нь за гэсэн нэг тийм жоохон шантарсан юм мэдрэмж авсан. Тэгээд гэтээ одоо юу юм чи нэг тийм сонирхоо болж байгаа юм гэх юм уу те. Ингээд ядарч байгаа мэдрэх бас амар шинэлэг бөгөөд амар сонирхолтой санагдсан нэг тийм одоо амьдралын ингээд нэг зүйл амьдрал маань ингээд нэг тийм шал өөр болчихж байгаа байхгүй юу. Өмнө болохоор ингээд хамтлаг таахтай ер нь тэгэл эсвэл ингээд хамтлаггүй ингээд тоглолтуудад очисон ч гэсэн ингээд дуустал нь байгаа мөртлөөс айгүй хууж муугаал амар юм тэ амар юм хайптай ч юм уу тэ амар юм гоё байдаг гэсэн. Сая бол үнэхээр ингээд ядраад байгаа цаанаас л мэдрэдсэн юм байна. Тэгээд яг тэрөө хүлэн зөвшөөрвөл за ер нь жоохон холцсон юм байна да гэдгийг ухаарсан л да. Тэгээд айгүй жоох хүмүүс их харагдсан. Тэгээд тэрэн дээр нэг охин би их л нөө төрүүл очсон найзаадаасаа тэгээд ганцаараа хүлэнгээ ихний хэд хамтлагуудыг хараад ижсэн. Тэгээд тэгсэн чинь харин нэг охин над дээр ирээд тэгээд хоёул ингээ хамт явах уу ганцаараа явж байгаа мó би бас ингээ ганцаараа явж байгаа гэд. Тэгээд бид хоёр танилцаад амар хөөрхөн заяа тэгээд тийм нээлттэй ганаад амар таалагдсан. Тэгээд эжил үнэхэр хөөрхөн охин байсан байхгүй. Тэгээд тэгэл ярьжсэн чи ингээд ер нь яриа нь ингээд нэг тийм арай жоохон юм шиг сонсогдоод нэг тийм ярьж байгаа зүйл нэг юм уу. Тэгээд би насыг асуусан чинь 19 та охин байсан. Тэгээд ингээд наваг өөрөө үе гэж харсан юм билээ л тийм би яг насаа хэлсэн чинь хичээсэн юм байна. Хичээгээд дуудчих идэр. Тэр нь тэгээ амар хөвгчлээ. Тэгэл нөгөө талын бас хөнгөн гонигтай байсан. Хөксөрсөн гэдэг юм мэдрэхээс ер нь бол жоохон гонигтай л гэдэм л. За тэгээд одоо ингээд харахад бас хоёр нь насаараа л суралцсан болов. Тэгээд би ингээд уг нь өмнө одоо иймэрхүү мэдрэмжүүдийг хүчнээ авчихсан мөртлөөс одоо л гэсэн нэг тийм ухаарлууд явагдаад идэх байхгүй. Тэгэхээр одоо энэ нь бас нэг бодлын одоо юм шиг яг уу сүнсний сэрэлт гэд байдэн штэ. Тэгээд би ер нь яг юм сэтгэл зүй дээрээ сүүлийн жил хагас ингээд ажиллахдаа ер нь нэг иймэрхүү одоо мэдрэмжүүдийг ингээ амар хүлээж аваад ингээд байгаа юм байна. Тэгээд байгаа юм байна ч юм уу те. Өөрөөгөө ингээ сонсох тал дээр өөрийгөө илүү хөгжүүлж чадаад тэгээд юм амар анзаардаг болсон байж магадгүй юм шиг санагдсан. Тэгээд сая би сүлд өчигдөр сэтгэл зүйч дагуулзаад тэгсэн чинь ингээд миний сэтгэл санаа үнэхээр айгүй гоё тайван болсон л доо. Үнэхээр гоё байсан. Тэгээд сая сүлд сайт дээр миний байнгын өрөө маань солигдоод тэг би чинь энэ өрөөнд 2 жил байсан байхгүй юу. Тэгээд ингээд анх сайтд ирэхдээ л энэ өрөөнд орж исэн. Тэгэл ингээд зүгээр бэжсэн юм маань ингээд гинт солиод ингээд одоо тухгүй байдал те ингээд юм гинтийн басан чинь би тэрийг хүлээж авч чадахгүй амар стресстэй
Тэгээд ийм ер нь бол жижиг зүйл юм шиг надад санагдсан л та. Гэтэ би ингээд тэр тухайн үе ингээд сэтгэл санаагаа ерөөсөө удирдах чадахгүй, ухамсартайгаар одоо удирдах чадахгүй ер нь айгүй стресстэй байсан. Тэгээд ингээд ийм жижиг зүйл бас ингээ амьдралд одоо хүний сэтгэл зүйд ямар их нөлөөлтийг би бас айгүй анзаарсан. Би ингээ тэрэндээ автаад бусад бүх зүйл ингээ болж бүтэхгүй байгаа ч юм шиг санагдал. Тэгээ би хохироод байгаа ч юм шиг санагдал. Нэг тийм бүх ингээ зүйлийг харах үнцэн маань жоохон сөрөг талаасаа харж эхлэжсэн байхгүй. Тэгээд би ингээ тэрийг яахаа мэдэхгүй. Тэг давхар ингээ доог нь аваа өрхөө ингээ жингээ хасгаад дэглэм битэр барьжсэн ч тэрөөсөө ингээд сая бол барьж чадахгүй байсан. Тэгээд сэтгэл зүйд талаас нь айгүй ингээд хүчтэй надад нөлөөлсөн юм шиг санагдсан. Тэгээд тэрийг ингээд ойлгохгүй айгүй юм одоо тарчилж явах үедээ яг үед маань сэтгэл зүйч маань яг гараад гарч ирээд настай уулзахад л юм хэр юм нэг аврал шиг гоё байсан. Тэгээд ер нь хүн бас ингээд өөрийгөө уудлах тий өөрийг нь яаж байгааг ингээд сонсоод өгөх. Тэгээд яг хуу заавал одоо тухайн ярьж байгаа асуудал дээр бол тусламж хэрэгтэй биш, зүгээр л сонсоод ингээд одоо нэг үнцэнтэй гэдгийг мэдрүүлээд тий тухайн асуудлыг ингээ хамтдаа жоохон бодоод ингээд үзвэл зүгээр юм болов ч юм уу тий тиймэрхүү юм зүйл одоо айгүй хэрэгтэй юм шиг надад санагдсан байхгүй юу? Зүгээр анзаараад хахад. Тэгээд тэг ингээд сэтгэл зүйчтэйгээ ярилцсан чинь ер нь өчигдрөөс хойш арай нэг тийм хуучны талархлын юм мэдрэмжүүд маань ер нь юм буцаж ингээд сэргээд тэрнээс би ингээд ерөөсөө бүр болцсон байгаадсэн юм. Тэгээд сая ингээд сэргэх мэдрэмжтэй жижиг зүйлс буцаад ингээд талархах, баярлах мэдрэмжүүд ингээд мэдэрсэн чинь айгүй гоё байсан. Айгүй гоё. Тэгэхээр бас энэ хэцүү үед дээрээ яг хуу тэр болгон сэтгэл зүйчтэй ингээд уулзах боломжгүй бол найзтайгаа ингээд ярилцаад гоё өөрийгөө ойлгоод тэг эсвэл найзтайгаа заавал ярилцахгүй ч гэсэн ядаж өөртөө ингээд юу юм ярилцвал айгүй зүгээр санагдсан. Одоо өөртөө ярьж өгч юм уу. Тэгээ би бол Японд ингээд захтай амир ингээд сэтгэлээр унаад тэр болгон ингээд манай гэрийнхэн найз нөхд маань ингээд надтай ярилцах боломжгүй үед айгүй их байдгүйсэн л та. Тэгээд тиймэрхүү үедэд би ингээд утсаараа бичлэг хийгээд ингээд өөрийгөө хараад ингээд ярьдаг гэсэхгүй юу. Тэгээд тэр надад айгүй нөлөөлж исэн юм амар гой санагдаад тэгэл уйлмаар байгаа үедээ уйлал уцтайгаа ингээд ярьж ингээд сууж аваад уйлал. Гэтэ ингээд тэр хүрхэн амжилттай ингээд надад нөлөөлөд ичсэн би тэчүү юм тухайн үеийн сэтгэл зүг бол бас тэчүү аваад гарсан юм болоо гэж боддог ш. Тэгэхээр бас тиймэрхүү ярилцах зүйлүүд бас хүнд аюу чухал байд юм байна гэж бодсон юм байна. За би чинь тэгээд сүүлд жоохон юм яг юу хэмээр ямар байгаагаа мэдэхгүй ингээд надад айгүй их байна л та. Гэтэ яг ингээд тэг одоорч ингээд оролдоол шин зүйлс туршиж үзэл өөрийгөө сориол чадахгүй ч гэсэн сурыг гэсэн юм хүсэл эрмэлзэлтэй байгаа даа. Тэгээд яг хоо хэрвээ ингээд ганцаараа зовж байгаа ч юм шиг санагдаад тийм байвал ерөөсөө тийм биш шүү. Бүх хүмүүс л юм асуудлууд байгаа. Тэр болгон гаргаад байхгүй ч гэсэн бидний хувьд цаад амьдралд маань ч юм дотоодд маань ер нь нэлээх асуудлууд байдаг. Тэгэхээр янз бүрийн жижиг зүйлс дээр бас өөрөө хит ингэж буруутгаж өөрийгөө ингэж дотроос нь идэхгүйгээр
зөөлөн хандж байгаарай өөрөө өөртөө чамаас өөр чамайг хайрлах хүн хэлэхэд бас тийм ч олон байхгүй тий. Тэгэхээр өөртөө хайртай байгаарай гэж бас зөвлөмөр энэ одоо миний зүгээс хүмүүст одоо энэ хөө подкастаараа хэлж одоо зөвлөх зүйл маань энэ л юм уу да. За тэгээд би нэрээ сүүлд нэг зүйлийг амар гайхаад заяа. Тэгээ юу мэр чи зүгээр л амар сонирхолтой сонин санагдаад одоо жишээлбэл хүмүүс ингээд Instagram дээр ч юм уу тий. Ер нь би зөвхөн Instagram дээр л ажилласан зүйлээ яриа л та. Зөвхөн ингээд unfollow хийчдэг тийм үү. Тэгээ ингээд эргүүлээд өөрийгөө ингээд дагуулад үлдсэн байж мэдэн шүү дээ. Би тэрийг ингээд ерөөсөө ойлгохдоггүй заа. Хүмүүс яагаад тэгдэм бол яагаад ингээд намайг дагахаа болсноо өөрийгөө дагуулж үлдснэ ингээд юмсээ ингээд юу байхгүй яг надаа үтгэе ингээд би нэг фэн юм шиг санагдал зав. Амар утга учиргүй. Тэгээд тэр юм ерөөсөө сүүлд ингээд зүгээр анзаарсан чи яагаад хүмүүс ингэсэн бол тэгэл юм cut off хийсэн бол яг л хийлтэй тий зүгээр тэгснээ ингээд юу юм чи таг байж үжсэн гинт ягаад ч юм нэг буцаж ирэхгүйс тийг олох ч юм уу тий тэгснээ хүй хаа маа тэр гэж үе бичмэд би бас амар гайхал тий яагаад ингэ юм бол яагаад зүгээр ингээд тухайн үеийнхэн шийдсэн шийдвэртэй үнэнч байж чадахгүй байгаа юм бол тэргөө ингээд тий надгүйгээр биш тэр хөнгүүгээр ч юм уу тий ингээд амьдрал үргэлжлэлтгээрээ үргэлжлээд болдгороо болцсон байгаа зүйл дээр ингээд гинт яг яах гэдэг юм мэддэхгүй ингэж хоёроор нь бэд хүмүүстэй би сүлд ерөөсөө ойлгоогүй зөв тэр амир инээдтэй ихтэй нэг тийм амир юу ки ойлгомж яагаад гэхгүй нэг тийм бодол эсвэл аяг төрсөн юм байна. Тэгээд би нэрээ сүлд хүн болгон Sex and the City гэд цуврал хийдэж штэ. Тэрийг аяг их ингээд ярьдаг сахгүй. Тэгээд би нэг сонирхдаггүйсэн. Яг л одоо юу мэрч би нэг тийм амир юм цуврал кинонууд ч юм уу. Ер нь кино юм хорхотой биш болохоор нэг тийм үзээд идэгүүлдэг. Нэг юм амар гоё кино үзсэн үед бол амар гоё байдаг. Тэгээд бусдаар бол нэг тэгж амар сүртэй кино чөлөө цагаараа кино үзэх юм тиймэрхүү сонирхол байдаггүй. Тэгээд сүүлд жоохон тоглохоос ингээ уйдаад тэгээд би арай тэр Sex and the City гэж зурлыг эхлүүлсэн аахгүй. Тэгсэн чинь бүр үнэхээр сонирхолтой юм бэлээ шүү гэхгүй. Надад ингээ амар хөнгөн хөгжилтэй санагдсан. Тэгээд сүртэй аваад авах зүйл байхгүй ч гэсэн одоо суралцаад авах одоо тийм сурлаас зүйл нэг байхгүй ч гэсэн яг ингээл гэсэн юмнууд байна л да. Тэгээд нэг анги надаа нэг 25-30 минут байдаг аягүй их таалагдсан юм. Хит нуршуу биш. Тэгээд анги болгон дээр юм өөр шинэ юм үйл явдалтай байдаг юм. Ерөөсөө уйдаахгүй те. Юм аягүй сонирхолтой байлгадсан. Тэгээд яг зөвөр сүл сайн сайхнасаа хуваалцмаар исэн болохоор тэгээд нэг юм юу байна. Тэгээд би нэрээ чин асуултан дээр ч гэх юм уу одоо би ингээд итгэвтэй жимээр хичээлж байгаа мөртлөөсөө арайч ингээд жин нэмж үзээг байхгүй юу? Юу ч гэсэн буугаад ингээд хотод байхдаа гурил мөрл идэх ч юм те гурил сахар хэрэглээд найзтайгаа уулзаж уусан ч гэсэн сайтер ирээд жингээ үзэхэд бол яг л одоо тухайн өмнөх росторт нь буусан жин дээрээ ингээд бийждэг гэсэн юм байна. Тэгээд тэгсэн чи сая миний жин нэмэгдэж таарад. Тэгээ би ч юмөр ингээд шоконд ороод яхаа мэдхгүй. Тэгээд ер нь хоолт ер нь аягүй чухал юм байна гэдгийг ойлголоо л доо. Тэгээд сая бол сэтгэл санааны байдал, биеийн байдлаас болоод ер
ер нь нэг тийм бүр сахарлыг хасаж чадаагүй. Тэгээд яг хөвлийгээрээ турах сонирхолтой хүмүүс байвал энэ хоолтол нэрээ бараг л нэрнгэсэн 80% чухал гэдэг юм билээ. Тэгээд одоо арай нэгсэн дахиад нэг day 1 гэлээ эхлэе даа л гэж бодож байна. Гэтэ ойртоо бол ер нь яг уу тэрийг анзаараад ухаарсан ч гэсэн яг уу нэг тийм жоохон залхчихжээ, нэг тийм одоо нэг тийм бүх зүйлээс одоо нэг тийм жоохон холдмоор арай өөр баймар тий жоохон юм хайнга ч юм уу баймар ч юм шиг ингээд санагдаад төгөлцсөн байлээ. Тэр нь яагаад гэдгийг би сайн ойлгохгүй л байгаа л да. Гэтэ яг уу одоо үргэлж гоё байна гэж аахгүй тий үргэлж нэг зангаараа байна гэж байхгүй ч юм уу. Тэгэл өдрө болгон би гоё ирч хүчтэй байна гэж аахгүй хаяа та гэд гониглон тэнгуут ялцчихгүй тэр нь одоо өдрө болгон биш. Одоо нэг ростер ч юм уу тий миний хувьд ингээд амар гоё өмнөх ростер л үнэхээр дэчгүй болж өнгөрсөн аахгүй юу. Айгу happy busy ер нь айгу гоё байгаад гэхдээ энэ ростер болохоор ерөөсөө тийм байгаагүй. Тэгээд тэрэн дээр бас ер нь анзаарч ухаарчлаа юм л та. Тэгээ юм болгоо ингээд нэг юм байнгын зүйл гэж байхгүй гэх юм уу. Тэгэл одоо яг бас хавар болчихоотой холбоотой жиж магадгүй л дээ. Тэгээ ч гэсэн өөртөө бас нэг жоохон сонирхолтой өөрчлөлтүүдийг хиймэрч юм шиг байр санагдаад байгаа. Жишээлбэл өсөө одоо нэг өөрчлөлт шиг санагдаад байгаа байхгүй юу? Одоонд яг яаж өөрчлөх учраа болоогүй болохоор яг төрдөө ингээд орхицсан байна. Гэтэ ер нь ойрын хугацаанд ер нь өөрчлөх сонирхолтой байгаа бодолтой. Тэгээд би чи ингээд хөгжим ордог, жим ордог штэ сайтад ингээд ээлжлээд тэгсэн чинь ингээд тэрнээсээ сүлд жоохон залхаад ер нь баар орморч юм шиг те хүмүүстэй зүгээр л юм хөнгөн хөвгөлтэй сонирхолтой юмнууд ярьж суумаар тэгээд хөгжим нөгөө орохын тулд би уусаа хумсаар буудгаа бэлцэхгүй юу. Тэгээд тэгсэн чи яа ч юм хумсаа бодмаарч юм шиг тийм арай өөр баймарч юм шиг тийм байнгын юм ингэх хэвээр тэх хэвээр гэсэн бодлосоо төрж ч гэсэн жоох юм өөрийгөө чөлөөлмөр юм шиг санагдчих байгаа үе одоо яг болж гин. Тэгээд яг энийгээ тэгээ бас тодорхой хэмжээгээр хүлээмжшүрч эндөө тэгээд бас эсрүүцлээгээд яаж чадахгүйгээс хойш хит хүчлэгнээс өөрөө бас айгүй буруу байдаг юм шиг санагдаад байхгүй надад. За тэгэл ер нь нэг тиймэрхүү сонир сайхантай надаар байна. Тэгээд бас юм ном унших сонирхол маань айгүй буурсан билээ. Яг ингээд уншиж л байгаа л та. Гэтэ одоо юм өмнөхөө бодвол би өмнө ингээд одоо яах вэ? Одоо ингээд дараад нь яах вэ гэдэг ингээд яг юм улаарч уншдаг гэсэн аахгүй. Тэгэл оройн унтаж чадахгүй гэдэг амар ядарч ийж ингээд цаашаа өргөжлүүлж уншмаар юм шиг санагдаад. Тэгээ одоо болохоор нэг тийм амар сүртэй тэхгүй. Бүр ерөөсөө ер нь жоохон хүчээр арьт туушаад байгаа юм. Ингээд хит холдчихвол жоохон холдчих юм шиг санагдаад болохоор аль болох бүр хит холдохгүй нэг дундаа нь аль болох баланс бариад бийжи гэж бодоод байгаа. Бодоод ер нь жоохон хүчээр үеийг уншаал. За нэг надаар нэг иймэрхүү сонь сайхантай байна дөө. Тэгээд энэ подкастыг ер нь нүргээд дуусгач гэж бодлоо. Өнөөдөр бас бүтэн гүнээр харсан болохоор жоохон бас ядарсан байна. Тэгээ биеийн байдлын хувьд бас одоо жоохон эрдвэдэд тохгүй байгаа. За нэг юмрхүү л энэ да гэхгүй. Тэгээд дараагийн подкаст дээрээ юу ярил зүгээр бол асуулт тэ санаа оноо байвал ингээ надад хэлээрэй. Тэгээд миний ингээд хинч хэрэггүй подкастыг цаг гарган сонсдог бүх хүмүүстээ маш их баярлалаа. Тэгээд надтай хамт байдаг. Тэ их зүйд тэгээд
өргөн хэлгээд би биндээ хайртай байгаасай. Тэгээ бид нэр ингээд аливаа нэгэн ийм хит үзэл бодол баримлалт баригдахгүйгээр суралцаад тэгээд хамтдаа ийм гоё хөгжөөд би бинийгаа хүндлээд хайрлаад ажиглаад энерж сонсоод байснараа илүү ийм гоё байдаг шүү. Тэгээ би биндээ хайртай байгаарай гэж л одоо зөвлөе дөө. Тэгээд энэ хүртэл сонсон хүмүүстээ баярлалаа. Тэгээд дараагийн подкастаараа уулзцгаая.